ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэд дээрээ сайхан амарсан уу? Өнөөдөр маш өтгөн мантай. Өглөө байна. Ширээ богоо ажилдаа явахаас өмнө машиныхаа 1 жилийн эрхийн стикерийг авах гээд лайсенсийн газар руу авахаар явж байна. Энэ арга манайхаа ийм өтгөн мантай. Гэрэл тохио бүр харагдахгүй байгаа. Энэ муу юм аа. Муу болоо. Лайсенсийн мөн баха энэ үеийн тэг чигээр яваад таны тэр стоп сайнаар гарав. Ваа, нэлээд очиртай 1 жилийн стикер нь манайхаа хараад 364 доллар. Зөвхөн Honda-гийнх штэ. Амар үнэтэй байгааз. Тэр стикер авчлаа. Ширээ нач. Оо, манай машиныг угаахгүй бүр амар болцсон шнэ. Халтайс. 2021 оныхын цэнхэр өнгөтэй мэн тий. Окей. 365 долларын аны. 365 долларын стикер. За одоо нэг өдөрт $1 гэж бодоод тий. За ямар ч Honda-гийнхаа төлчлөө одоо 2-7 хоногийн дараа дахиад Toyota-г төлнө. Дахиад $300 байл. Зак явъя да. Згсэн утсан дээр зураг авах болъё. Тэгээ очиод гоё пост оруулчих. Хин богийн одоо 2020 он гараад сар болгоныг азтан тодруулдаг штеп. Тэрийгээ тодруулж юусаа амжихгүй байгаа. За энэ тодруулъя да гэжсэн чи ингээл коронавирус гараад за намжихаар нүгэдэ гэжэл нөгөөд маань нэг сараас л сунжирсаар байгаа. Сар тоошлоод яваад. Тэгээд баг одоо 4 сар болох юм шүү дээ. 3 сар гарцсан гэдэг чинь. Тэгээ яагаад тэгэхээр гой бэлгүүд хүлээж байгаа дандаа эндээс явах болохоор Монгол руу одоо орц байхгүй болчиход байгаа байхгүй тий. Одоо эндээс жил Amazon-оос нэг гой бэлэг хүлээгдэж байгаа. Жавхаа маань холбоо хараад танаа нэг сарын аздан шалгаруулъя гэсэн. Тэгэхээр Amazon-оос захиалаад Солонгос руу явахаар Солонгосоос Монгол руу авах боломж авахгүй. Тэгэхээр нэг хамгийн гой боломжтой бэлэг маань энэ үгэнд бүр айл 1 сар дөх аздангийн маань бэлэг байхгүй юу? Оюун их жигч хоёрын маань гаргасан та нар мэдэн дээ энэ календар ярихад ярьжсэн. Календар ярихад ярьжсэн. Нэг нь болохоор арьс арчилгаа, нөгөөх нь болохоор бие арчилгааны. Энэ хоёр цуврал нам байгаа. Энэ хоёрыг гоё ингээд цувралаар нөгөөгээ ярьжсэн да. 2 хүнд. Тэгэхээр бүр 4 нам болно гэсэн үг. 2 хүнд гэсэн үг. Тэгээд богийн харин бодоод ийм гоё номыг яг ингэж одоо 2 хүнд ингээд комор нь одоо буюу одоо цувралаар нь өгж байгаа юм чинь одоо нэгчингийнхаа яг гараараа хийсэн бүтээгдэхүүнээс бас бэлгэлээ гэж бодож байна. Тэгээд надад нөө сүүлийн үед нэг хүүхэд айг хиймэл сармас идэх болсон. Тэгэхээр ийм сармасны нөө сармас ургуулдаг юм байл шүү дээ. Тэрийг өгье. Тэгээд дээрээс нь гоё юм нүүрний юу арьс гуйжуулдаг скраб байгаа юу? Тийм байгаа. Нүүрний скраб байгаа. Тий, тэгвэл нүүрний скраб яг хамгийн чухал юмнууд л гэж бодоод байна л да. Тэгэхээр ингээд нүүрний одоо үхсэн арьсаа гуйжуулах за нүүр одоо хавар ялангуяа хавар тэгээ гоё урт сармастай бол л да бүгдээрээ гоё сармас уртцагч тэгээ дахиад нэг юмтай тэгээд нэг азтантаа ингээ 3 бэлэгтэй манай зохины тос хомсны тос хамгийн сайн чам агав дараа нүгэлсэн шүү дээ тий зохины тос ирлээ тэгэхээр нөгөө уншиж байгаа яг зохин тий зохины тос хомсны тос гоё янзлаа сармас урт ургууллаа зохины тос төгчгээд тэгээд гэлзал явчихтэй бүгдээрээ зохины тосны бодит үр дүнгууд бол бүр айгүй гоё тийм үү тэгвэл тэгээд энэ номон дээр бас нөгөө эфирийн тоснуудын тухай айгүйх байгаа. Одоо би чинь бид нар чинь голомтонд амьдарч байна тийм. Ерөөсөө эфирийн тостойгоо одоо баг 2-3 сар л болж байна. Анх вирусын тухай сонссноос хойш л энэ ингээл янз бүрийн аргаар хийгээл хэрэглээл авсаархан авч яваал гэртээч дэглүү болгож саагаал спрей болгож цаал хаа яваа хувцас угаахтаач бас тусаагаал ингээл аль болох бактерийг устгаал байгаа. Тэгээд ер нь энэ дээр бүгд би тий одоо ч бид нар 3 дахь номоо бол яг нөгөө гэрийн арчилгаа, офисын арчилгаа, дээрээс нь ус хумс одоо гар хөлний тухай бичих байхгүй юу. Тэгээд өчигдрөөс баг би жоруудаа орчуулад пэйж дээр оруулаад хэлсэн. Ягаад тэгэхээр яг нөгөө вирустэй үе учраас хас яг хамгаалах болцоо. Яаж travel kit авч явах юм. Тэгэхээр энэ оюуч одоо
Монголоос бүтээгдэхүүнүүд авах боломжтой юу? Өө за тэгвэл зөвхөн самсны тос, сормосны тос бол болно. За тэгвэл хараа бүгдээрээ одоо яг энэ үзэж байгаа блогоо та нар маань одоо subscribe дарж амжаагүй бол Bogi's Life channel-ыг subscribe дарж амжаагүй бол хамгийн түрүү subscribe дараад тэгээ Facebook дээр Bogi Bat тэгээд Bogi's Life гэдэг пэйж байгаа. Тэрэн дээрээс share хийгээд public тохиргоон дээр share хийгээд comment хэсэгт 3 найзаагаа mention хийгээд тэгээд одоо яг энэ сарын буюу 3 дугаар сарын 2 азтан маань тодорхой нь шүү манайхаа. Адтай ийм гоё хараа. Одоо энэ тэгтээ дэвтэр маань дахиад цаашаа 3 4 дугаар дэвтэр гэж гарах юм тийм. 3 дахь нь гарах юм байна. Тэгэхээр маш одоо судалгаатай, үр дүнтэй бүтээлч хандсан. Тэгээд бүр тэрийгээ одоо хэрэгжүүлээд өөрсдөө одоо ингээ гараараа handmade буюу гараараа хийсэн бүтээгдэхүүнийг одоо хүүхнүүдтэй гоёхон болоороо гэж гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнээс та нартаа дээж болгож өгж байгаа одоо Боги маш их баяртай. Нөгөө нэмээд хэлэхэд одоо жишээлбэл манай хулангийн хийж байгаа амуугийн бүтээгдэхүүн шинж штэ. Яагаад тэр хүнсээр амган хүн ойлгодоггүй те. Энэ л уух хэрэгтэй гэж боддог. А тэгээд тэднийх бол бүх бүтээгдэхүүнийхээ араас нөгөө education дандаа дагаж явдаг. Заадаг, зөвлөдөг, яаж хэрэглэхин, хизээ уухын, ямар хоол хүнстэй хамт хэрэглэхин ч гэдэг юм уу. Эмээ уух уухгүй юу гэдэг ингээд яг эрүүл мэнд рүү чиглэсэн айгүй сайн зөвлөгөө өгдөгтэй адилхан бид нар одоо Монголд бол органик гэж гар аргаар зөндөө юм хийдэг савн мавлаа хийдэг хүмүүс зөндөө хийдэг маш олон юм пэйжүүд өөрсдөө хийдэг ч гэсэн бид нар аль болох зөвлөгөөгөө жороо аль болох түгээхийг боддог. Яагаад тэгэхээр энэ чинь ароматерапи тий хүмүүс эфирийн тосны амар хүчтэй гэдгийг ойлгодоггүй. Ганцхан туслал хийх ёстой бол ганцхан туслал хийх ёстой. Тэгтэл тэрийг ингээд хүүхдэд хэрэглэх үгүй юу тий хэдэн насны хүн даралцтай хүнд болох юм уу эсвэл одоо астмтай хүнд болох юм уу гэд аюу нарийн байдаг учраас бид нар ингээ яг номоор дагаад бас education олгож байгаа. Энийг бол бид нар хулантай танилцахаас өмнө өнгөрсөн жил баг хийгээд эхэлсэн байтал тэд нар маань бас адилхан ингээ бүх юмаа араас нь зааж зөвлөж явдаг учраас бид хоёрын нөгөө зорилго нэг нь гаднаас нь эрүүлжүүлж гоё болгоё нөгөөдгөө дотроос нь тий. Тэгээд нийлээд хоёлаа аявих биендээ гоё мэдээллүүдэд хуваалцаад сүлдээ хоёлын дэвтэр гаргасан багхгүй юу. Тий. Одоо энэ нөгөө Angels Handmade page байгаа тий Facebook дээр group байгаа. Та нар Angels Handmade page дээр лайк дараад эндээс мэдээлэл авч авах гэж болно. Тэгээд энэ бас хоёр номуудыг азтан болоогүй хүүхнүүд маань авъя гэвэл авах боломжтой юу? Бүх номын дэлгүүрт байгаа гэж юм байна. Богийн дээр гоё зургийг аваад блогны төгсгөлд оруулчихна. За баярлалаа. За бүгдээрээ баярлалаа. Оюугч маань Канад явах гэж байна. Тий. Одоо нэг вирусын завсраар газ явчихсан юм дээ. Аль завсраар нь явдаг байгаа. Манай мужиж их гоё шүү дээ. Ерөөсөө 3 цаг ингээл явхаар Канад орчин. Тэгэл тэнд сайхан амраал эсвэл аялж хагаад буцаал Вашингтонд ороод ирнэ. Харин тий гол нь ажилтаа. Харин одоо энэ жил Канад руу нэлээд чиглэсэн ажлууд байгаа. Нэг үндэсний паркуудаар ном хийх гэж байгаа байхгүй. All National Parks. Тэгээд тэрнийхээ чиглэлээр бас ажилтаа учраас явах гэж байгаа. Тэгээд уулын галууд хахтаа ярьсан нөгөө нэвтрүүлгүүд бэлдэх Монголын телевизийн баг уурах гэдэг ажлууд байсан маань ерөнхийдөө жоохон хойшлсон бах одоогоор шийдэгдэг байгаа. Тэгээд би бол номоо гаргахаараа гаргана гэд National Park-уудаар нэг энэ арталт байгаа 2-3 паркаар ороод элчин сайдын яам бас Википедиа дээр байгаа Канадын бүх мэдээллүүдийг оруулж өгөөч гэсэн хүсэл тавьсан Монгол хэл дээр. Тэгэхээр тэрийг бас эхлүүлэх ажил нэлээд гарах бах. Тэгээд оюун чимэг гэдэг яг нэрэндээ тохирсон оюунлаг хөдөлмөрчлээ. Игчтэй ирээдүйд хийх бүх ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд оюуны игч маань гаргаж байгаа энэ бүтээлүүдийг та нар минь дэмжээд худалдаж аваарай гэж Богинаас хүсэж байна. Ялангуяа би одоо вирусын үед бол одоо зөндөө их ойл биднэрт байгаа. Гэхдээ бид нар аль болох зарахгүй байгаа. Эмнэлгийнхэн тэгээд одоо яг вирус идэвчээд юм уу одоо хүмүүс нэлээ хэцүү байгаа учраас тэр үед нь сайн санааны аян болгоод юм миксүүд энэ шиг юм бленд бэлдээд их нэлгсэн эмчнэр тараа гэдэг эргэлтээ онгоос бас эхлэж байгаа энэ ажил ямар гоё. Тэгээд өчигдөр гэхэд мэдээ уншиж хахад Amazon дээр байгаа ковидос болсон 1 сая бүтээгдэхүүн буюу нөгөө нэг хэд дахин дамлан худалдаж байгаа маск тий хэд дахин дамлан худалдаж байгаа энэ одоо хайжин бүх китүүдийг бүгдийг Amazon чигсалтаас хасцсан байлээ 1 сая бүтээгдэхүүн.
Тэрнтэй адилхан бид нар жирийн үед ойл зардаг байсан ч гэсэн одоо бол зарч чадахгүй байгаа. Ягаад тэр нэг хүмүүсийн өвчнөр долимдуулаад байгаа юм шиг болчихдээ. Тэрнээс манад одоо хэрэгжилжсэн тал бүтэн зөндөө ойлууд байгаа ч гэсэн бид нар ийм кит болгоод эмч ажилтнуудад тэгээд сэтгүүлчдэд дээрээс нь одоо онцгойгийнханд үгийгээд одоо донортойгоо яриа тийм ажил бас эх 7 хоногт төвлөрч байгаа. Номыг ч гэсэн би бас яг энэ хүмүүс өвчтөе зовлонтой янз бүрийн сэтгэл санаа нэмэрсэн үед манай номыг аваарай гэж бичгээсээ илүү зөвлөгөөгөө зүгээр пэйжүүд дээр оруулаад байгаа. Тэр нь арай илүү хүмүүс туртаамжтай. Номын дэлгүүр хаагдсан бас ном авах гэж явж байгаад хүн ханаад хүрчих чинь болоо те. Тэгэхээр шиг гэртээ яаж байгаа зөвлөгөөгөө авах гэд. Тэрнээс биш одоо яг л энэ ароматерапи ойлууд тэгээд эфирийн тоснуудууд энэ вирусыг бол үнэхээр бүгд л нөгөө мөнгөнцөр нян бактерийг устгадаг байхгүй. Бүгдээрийнх нь өөрсдийнх нь угаасаа зориултын тийм байдаг учраас та нар зүгээр манай пэйжийг дагаад ахтал болно доо. Тийм пэйжээс өнгөө мэдээлэл авах гэдэг маань одоо энэ handmade тийм тэр нэрээр аваа. За тэгэхээр маш чухал пэйж ахна шүү манай. За баярлаа. Баярлаа. За баярлалаа. Зураг авахлаа. Баярлалаа. За баярлалаа. Гэртээ гоё юм уу? Минь авсан ядсан уу? I ate 8 p.m. It was night. 8 p.m. it was night. 8 PM-ийн зорион цаг шүү дээ, тэ. За нэгүлийн онгоцонд би нэг ядарсан уу, ядраагүй юу? Ядсан. Ядарсан. Хэн хасуу байсан уу? Халуун байсан. Хасуу яасан, ядарсан юм уу, ядраагүй юм уу? Оо, ядраагүй. Ямар хоол идсэн? Бод матаа. Бод мантаа. Онгоцон дотор тийм хоол байсан юм уу? We have snacks. And food. We have snacks and food. And banana juice. Эвэн. Онлаш дээр чи. Эднэс сайхан амраарай гэж.